За энэ одоо нэг 10 секундын дараа за 5 секундын дараа одоо эхэллээ. 3 2 1 зя. Сайн цаана би бат шиг байна. Би бол JavaScript developer. Тэгээд маш олон надаас JavaScript-ийн талаар хичээл хийгээч гэж асуудаг байсан. Тэгээд би бас маш олон удаа JavaScript-ийг ер нь хүмүүс бас заах гэж оролдож байсан. Тэгээд олон жил JavaScript програм бичихтэй би анзаарсан зүйл нь юу байсан гэхээр хүмүүс JavaScript-ийг сурахгүйгээр шууд програм бичээд эхэлчихдэг. Тэгээд тэр нь хүмүүсийн хамгийн том проблем юм байна. Яагаад тэгэхээр JavaScript нөөрөө C-ийн гэр бүл гэж C шиг одоо C PHP C# ч юм уу Java ч юм уу одоо нэг C-ийн синтакстэй ажиллах C-ийн гэр бүл гэж ярьдаг параметр C шиг харагддаг параметрнуудыг. Тэгээд JavaScript маань өөрөө C шиг харагддаг учраас одоо PHP эднэр шиг ч юм харагддаг учраас PHP параметрууд эсвэл Java параметрууд хараад JavaScript-ийг мэднэ гэж бодоод шууд параметр бичиж эхэлчихдэг. Тэгээд айгүй их буруу параметр бичдэг. Энэ миний харсан хамгийн одоо их том проблем юм уу гэж боддог байсан. Тэгээд JavaScript-ийг заах гэдэг айгүй болоо одоо анхнаас нь яг зөв заалах одоо сурах гэдэг хүмүүст айгүй болон одоо юм ярьж ирсэн. Гэхдээ хитрхи их одоо би лекц маягийн эсвэл онол яриад байд юм байна да гэж хүмүүс тэгээд нэг л тийм сонирхолгүй байгаа юм шиг хариуд надад анзаардаг гэсэн учраас би яг одоо JavaScript-ийг одоо дахиад шинээр заах гэж оролцох гэж байна. Гэхдээ би JavaScript дээр одоо шууд параметр бичээд эхэлнэ. Бусад хүмүүс яг л JavaScript-ийг сурахгүйгээр ашиглаад эхэлдэг. Одоо яг тэрэн шиг нь л одоо би одоо шууд заагаал одоо шууд параметр бичээд эхлэе гэж бодож байна. Тэгэл заагаа ясан нэрэн зөв юм болоо гэж. Тэгээ одоо бид нэр одоо бол яг энэ хов хоосноос нь одоо бид нэр ямар нэгэн game engine гэдэг параметр чинь game engine гэдэг бол ерөнхийдөө бол нэг хүнд бол маш ахадсан том параметр. Ерөнхийдөө Unreal одоо CryEngine, Unity эсвэл өөр ямар одоо том game engine-д эсвэл Dota ч юм уу тийм бол одоо Unreal дээр хийгдсэн. Dota бол Valve-ийн Source Engine гэдэг engine дээр хийгдсэн. Иймэрхүү engine-үүдийг одоо хийхэд бол маш одоо маш их цаг ордог одоо маш хүнд ажил. Мэргэжлийн одоо девелоперуудаас бүрдсэн бүр олон баг нээж хийдэг бол тийм софтвер game engine гэдэг бол. Гэхдээ бид нар бол тийм том хэмжээний game engine бол бичихгүй. Маш жижигхэн game engine. Тэгээд түүгээр дамжуулж бид нар бол одоо game engine бичих явцдаа түүгээрээ дамжуулж би JavaScript-ийг бол заах гэж оролдох болно. За тэгвэл одоо тэгээ ярихаа болоод шууд кодоо эхлэе гэж бодож байна. Хамгийн эхлээд одоо бидний хийх зүйл бол эхлээд фолдер үүсгэн компьютераа хаан чамаагүй үүсгэж болно. Энэ дээрээ би десктоп дээрээ шууд үүсгэлээ. Game engine гэж хоосон фолдер. Энэ фолдероо би Atom гэдэг одоо текст эдитер энэ хичээл дээр би ашиглах гэж байна. Хэрвээ Sublime эсвэл өөр текст эдитер ашигладаг бол юу ч гэсэн хамаагүй дуртай эдитер ашиглаж болно. Хэрвээ өмнө хэзээ ч код бичиж байгаагүй хүн бол одоо Atom.io гэдэг сайтаар ороод download тэгээд install next finish энэ айгүй амархан зүйл байхаа гэж бодож байна. Тэгэд би одоо энэ хоосон текст эдитерийг нээсэн байгаа. Тэгэд энэ хоосон текст эдитер дээр одоо энэ фолдероо чирээд одоо энэ хажуудлын фолдер маань бол одоо энэ фолдер маань бол одоо энэ хажуудлын текст эдитер маань хажууд tree гэж ярьдаг энэ зүйл за энэ юу ч хамаагүй. Энд бол одоо project гэдэг бидний энэ фолдерд харагдаж байна. Энэ дотор бид нэр хамгийн ихний үүсгэх файл нь болохоор index.html гэдэг файл үүсгэн. Тэгээд index.html гэдэг файл дотор canvas ID одоо бол яг энийг би бол тайлбарлахгүй. Энэ бол маш энгийн HTML код. Гэтэ дараа явцын донд бол заагаад чинь. Гэтэ энэ бол тийм ч хамаагүй. Энэ бол JavaScript бол яг биш. ID my canvas гэдэг ч юм уу. Яг canvas гэдэг ижлэн нэрч. Тэгээд одоо миний энийг уулаад бичихэд бол болно.
canvas гэдэг элемент үүсгээд тэн дээр ID энэ яагаад ID өгсөн нь бол дараа нь би ярих болно. Доор нь дахиад энэ 3 жаалт нэгэд script гэж бичээд энэ script-ийг тага хаагаад энийг tag гэж нэрлэдэг HTML-д бол тэр tag нь болохоор 3 жаалт дотор элементийн tag-ныхаа нэрийг бичнэ. Дараа нь 3 жаалт дотор өмнө нь ташуу зураас тавиад яг ижлэг нэрээ бичнэ. Тэгэнгүүт энэ script гэдэг tag маань нэгтээд ингэж явж хагаад энд дуусч байна гэсэн. Энэ хоёрын оронд одоо энэ зайд л одоо бидний JavaScript код маань бол хамгийн анхны JavaScript код бол би энд бичнэ гэсэн. Console check hello JavaScript. Одоо үнийг би save-лээд Ctrl S save. Тэгээ game engine гэдэг folder дотор маань одоо index.html гэдэг файл үүссэн байгаа. Үүнийгээ дабл клик хийгээд браузер дээр ажиллуулангууд браузер дээр нь одоо хоосон цаг гарч ичнэ. Үүн дээр бид нэр маус хоёроо дараад энэ дэлгэцийн хаан чамаагүй дарж болно. Inspect эсвэл эхлээд inspect гэсэн өмнө зүгээр маус хоёроо дараад web page source гэдэг харъя. Тэнгүүд одоо web application яаж ажилтдаг юм бэ гэх юм бол бүх одоо энэ юу бол зүгээр текст web application бол үндсэндээ бол текст одоо бид нэр сүлжээгээр ямар ч хамаагүй сайт байгаа. Одоо энэ YouTube гэдэг сайтын жишээлбэл web page source гарангууд энэ текстийг download гэж татаж аваад одоо YouTube-ийн серверд холбогдоод тэгээ энэ текстийг татаж аваад тэгээд браузер маань одоо ингэж рендерлж байна гэсэн үг. Яг түүнтэй адилхан одоо бидний үүсгэсэн файл маань одоо би C user G4 desktop game engine гэсэн дотор одоо миний файл систем харагдаж байна. Энд бол https www.youtube.com гэдэг энэ болохоор одоо http протокол гэж ярьдаг. Энэ бол сүлжээний өөрчлөлт хамаагүй. Энд болохоор файл гэсэн байгаа. Тэгэхээр энэ маань бол одоо файл протокол энэ браузер маань бол миний компьютероос одоо шууд энэ файлыг уншиж байна гэсэн үг. Тэгээд энэ скрипт энэ кодыг бол татаад авцсан. Энэ маань одоохондоо юу ч харагдахгүй байгаа. Гэхдээ бид нэр энэ браузер дээр одоо энэ Google Chrome дээр бол inspect хийж байна. Өөр юм дээр бол би бол хийж мэдгүй Firefox дээр бол developer tool гэж байгаа. Firefox дээр бас байдаг. Developer tools гэж. Тэн дээр ажиллуулангууд доор нь одоо энэ цаах гарч ирнэ. Гэхдээ энэ нь бол яг ийм өнгөтэй бол гарч ирэхгүй. Default-оор бол иймэрхүү энэсэл баруун талдаа ч юм уу хаанаа ч хамаагүй гарч иж магадгүй. Тэрнийг нь бол энэ дээр нь дараа сольж болно. Эсвэл зүүн талдаа гарч ирж байвал энэ 3 цагийн дээр дараад баруун талд нь доор нь эсвэл ингээд тусдан цонх гаргаад ирсэн ч болно. Тэгээ ингээд тусдаа цонх. Гэхдээ энийг би доор нь тавиад үүнийхээ консоль гэсэн хэсэгт нарангууд hello JavaScript гэдэг бидний түрүүн бичсэн script гэсэн tag дотор бичсэн console log hello JavaScript гэсэн текст маань одоо гарч ирж байна гэсэн. Хэрвээ одоо чи үүнийг дагаж хийгээд одоо бичээд энэ hello JavaScript гэдэг энэ зүйл гарч ирсэн бол зөв явж байна гэсэн үг одоо параметр. Дараагийн одоо би яг энэ дээрээс JavaScript гэдгийг зааж гэнэ. Энэ script гэсэн tag дотор энэ дотор бол параметрын хэл. Энэ бол параметрын хэл биш. Одоо энэ 300 энэ маркцсан байгаа. Энэ бол HTML гэдэг хэл. Энэ бол параметр хэл биш. Markup language гэж ярилдаг. Энэ маань болохоор браузер дээр байгаа энэ элементүүдийг одоо source code гэдээ ирсэн. Тэр маань болохоор энийг уншаад браузер маань уншаад энэ бол link, энэ бол видео, энэ бол одоо зураг, энэ бол текст ч гэдэг юм одоо ингэж элементүүдийг марклдаг гэсэн үг. Жишээлбэл би одоо энэ дээр би a tag ямар нэгэн tag уншаад link тэгээ одоо би энэ refresh хийх юм бол энэ link гэдэг энэ a гэдэг tag маань бол одоо энэ link гэдэг үүссэн байна. Энэнийг бол HTML бол markup language гэж нэрлэдэг. Гэхдээ бид нэр бол энэ дээр бол нэг цаг өрөхгүй. Хамгийн гол нь бидний фокус анхаардаа төвлөрөх зүйл маань энэ script гэсэн tag дотор бичих зүйл маань байгаа. Энэ маань яг JavaScript жинхэнэ параметр маань бол энэ оронд бичигдэнэ гэсэн үг. Эдгээр бол яг параметр биш ингэ бичсэн ч хамаагүй. JavaScript параметрэнд data type ер нь бүх параметрэнд data type гэдэг зүйл байдаг. Зарим параметрууд бол айгүй хатуу одоо жишээлбэл
тэдгээр параметруудыг C++ гэдэг ч юм уу тиймэрхүү параметруудад айгүй хатуу C# байна, Java хатуу гэж одоо би юу хэлээд байна вэ гэхээр strong loosely typed language гэж нэрлэдэг JavaScript-ийг болохоор энэ нь болохоор data type хамаагүй солиод иж болдог гэсэн үг. Бусад параметрууд бол зарим параметрууд бол зөвшөөрдөггүй. Хэрвээ би одоо энэ жишээлбэл C++ параметрээр би integer гэдэг энэ data type-ийн төрлийг бичдэг. Дараа нь variable нэгэн data одоо үүснэ number ч гэдэг юм ямар нэгэн number 1 2 3 тэгээд дараа нь number гэдэг нь бол зөвхөн тоо байна гэж. Тэнгүүд JavaScript маань бол одоо энэ integer, char өөр параметруудад бол short, float, double гэх мэт янз бүрийн одоо энэ data type-ууд байдаг. Boolean JavaScript-ээр бол ганцхан variable гэж бичээд энэ маань бол ганцхан variable гэж бичгээд бол бичил ер нь бол variable үүсгэн заавал integer, char, short гэх мэт одоо энэ data type-ийг бол бичих шаардлагагүй. Энэ маань бол өөрөө автоматар data type-ийг бол JavaScript маань бол өгүүлдэг байгаа. Одоо би энэ variable гэж бичээд my var 1.2 тэгээд console log 1.2 console зэрэг log гэдэг нь болохоор энэ printer одоо command 1.2 одоо энэ data энэ маань одоо тоо тэнгүүд my var тэнцүү g4 одоо би энэ хоёрын хаалтан дотор одоо энэ текстийг бичсэн. Энэ маань болохоор string гэдэг data type. Гэхдээ энэ маань бол одоо өөр параметрууд бол би жишээлбэл int гэж чичээд int гэдэг маань бол бүхэл тоо гэсэн үг. 1 2 3 гэдэг бол бүхэл тоо. Int ингээд 1.3 гэх юм бол тэр параметр маань зөвшөөрдөг байгаа. Error заагаад шууд. Чи надад integer data type гэсэн мөртлөө ард талд нь float-ын тодорхой тоо бичсэн байна гэх параметр ажиллахгүй шууд зогсчдөг. Одоо хэлдэгчгүй хатуу үеднүүд бол тийм байдаг байгаа. JavaScript-ын дээр бол тэг шаардлагагүй. Бүх variable үүсгэхдээ var гэж бичээл variable-ийнхаа нэрийг бичээд тэгээд тэнцүүгээд утгаа өгчнө. Дараа нь variable-ийнхаа утгыг солихдоо одоо энэ string болгочихжээ. My var тэнцүү true гэдэг ч юм уу өөр data type-ууд. Тэгэхээр JavaScript-д хэдэн data type гэдэг вэ гэх юм бол MDN JavaScript data types. MDN гэдэг нь болохоор Mozilla Developer Network гэж байгаа. Mozilla компани маань бол энэ JavaScript параметрыг бол хамгийн анх 95 онд одоо Mozilla компани маань энэ параметрыг зохиосон. Тэгээд одоо documentation хайртаа би бол дандаа энэ MDN гэж Mozilla-гийн documentation-аас одоо хүмүүсийг бас уншихыг санал болгодог. Яагаад гэхээр эдний documentation бол хамгийн сайн. Тэгээд data одоогийн байдлаар бол одоо энэ стандартаар одооны яг мөрдөгдөж байгаа стандартаар бол JavaScript маань бол одоо 6 primitive data type гэж primitive гэдэг нь одоо яг цаанаас ирсэн үндсэн data type хамгийн одоо primitive заа Google гэж үзүүлээ. Үзье. Translate Google.com primitive English Mongolia баалар шүү дээ. Энэ бол яагаад ч тийм бол биш л гэж бодож байна. Early stage яа. Зарим одоо ямар параметр бичээд байгаа юм. Atom гэдэг text editor. Энэний талаар би бол тэр нэрсэн. Видеоныхаа хамгийн ихэнд. Тэгээд энэ data type JavaScript дээр одоо байдаг data type-ууд нь бол Boolean, null undefined, number, string гэдэг data type байгаа. ECMAScript 6 гэдэг дээр бол одоо symbol гэдэг data type нэмэгдсэн. Тэгээд object гэдэг ийм data type. Эднээс бус одоо бүх зүйл бол object. Эдгээр нь болохоор одоо primitive data type. Тэгээд бус одоо JavaScript хэл маань бол цаанаас өөрөө бол одоо хэрэгтэй. Boolean гэдэг нь болохоор true false гэсэн хоёр хүн утга байна. Энэ маань бол keyword true false гэдэг. False. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр true гэдэг нь үнэн, false гэдэг нь худлаа гэсэн үг. Гэхдээ би control flow гэдэг зүйлийг ярихаар
Энэ маань ойлгомжтой болгох. Null гэдэг маань бол хоосон гэсэн утга. My variable гэдэг одоо би энэ variable үсгээд утгыг нь хоосон гэж тавьчих чинь энэ маань keyword бас. Null гэдэг маань энэ маань data type тийм. Keyword гэж би юу хэлээд байна гэхээр JavaScript reserved words энэ маань болохоор JavaScript хэлний одоо бүх үг нь ердөө одоо энэ хэдэн үг аа юм гэхээр 1 игнэндээ 4 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 4-ийг 16-аар үржүүлэхээр 40 4 6 64 үг. JavaScript гэдэг параметр маань одоогийн байдлаар бол яг энэ 64 үгтэй. Энэ 64 үгийг бол одоо variable нэр одоо бичгтээ variable-ийг үүсгэхдээ энэ 64 үгийг ашиглаж болохгүй гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ 64 үгийг параметр маань өөрөө ашиглана. Одоо жишээлбэл би энэ variable var гэдэг нэг тэнцвэрнүүлэх юм бол би одоо энэ параметрлуулаарай. Юу цагаарай. Uncaught syntax error unexpected token var гэдэг одоо энэ index.html гэдэг файлын 5 дахь мөрөн дээр error гарлаа гэж. Тэгээ би тэрэн дээр дарангууд одоо бидний энэ error хаана очсон газрыг одоо шууд энэ тийм лайв хадгалнаа. Одоо энэ видеог эхлэе явж байна. Энэ видео маань лайв хадгалах тохиолдол тэгээ эхнээс нь зэрэг. Тэгээ энэ маань одоо энэ одоо syntax error гэж энэ юу хэлээд байна гэхээр syntax гэдэг зүйл одоо бүх параметр нь одоо би энэ хичээлээ бол маш хурдан заах гэж оролдож байгаа болохоор илүү одоо юм ярьж цаг алдмаар байна. Syntax гэдэг маань өгүүлбэр зүй гэсэн үг. Өгүүлбэр зүүн error гараад одоо параметр нь энийг JavaScript гэдэг одоо энэ параметр браузер маань бол одоо энэ дээрээс нь ингээ кодыг уншиж байгаа. Эхлээд уншиж байгаа. За би энэ дээр нөр юм чиж var my var энэ зүүнний 2 3 тэгснэ дараа нь би энэ door my var гэдэг консоль дээр принтэрлээ. Тэгтээ дахиад энэ шинээр variable үүсгээд тэрнийгаа тэнцүү нөлөөд тавьсан. Тэгээд үзэнгүүд одоо энэ параметр error энэ дийгт одоо debugger гэдэг зүйлийг бас үзүүлээ. Source code гэдэг рүү одоо энэ табууд дээрээс би source code гэдэг рүү ороод одоо энд бол source code-од харж байгаа index.html. Энд би 5 дахь мөрөн дээр нь одоо энэ цэнхэр дараад энэ бол debugger гэдэг зүйл параметр энд ч одоо параметр зогсчихно гэсэн үг. Одоо би гэхдээ энэ маань зөвхөн энэ console developer-аа нээц үед энэ зөвхөн ажиллана. Одоо би энэ хуудасаар refresh хийгээд дахиад уншуулангууд script source гэсэн ягаад breakpoint маань окей. Энэ угаасаа болохгүй. Яг тэгэхээр энэ маань syntax error гэхдээ би бол энэ хүртэл явах болов гэж найдсан. Гэхдээ энэ хүртэл явж байгаа параметр ихтэй дээрээс л уншдаг. Энэ хүртэл уншаад окей явчихсан. Variable гэдэг var гэдэг. Энэ маань болохоор reserved var гэж би түрүүн яриадсан. Энэ маань JavaScript хэлний бүх үг. Гэхдээ энэ бүх үгийг бол сурах шаардлагагүй. Энэ бүх үгийг одоо сурцсан тохиолдолд JavaScript гэдэг хэлийг одоо бүрэн мэднэ гэж хэлж болно. Гэхдээ эдгээрийг бол бүгдийг сурах шаардлагагүй. Эндээс бол нэг 30 хүрэхгүй үгийг нь сурцсан байхад бол одоо параметрч болно. Энэ go to бас JavaScript-ийг үг болцсон байх та. Энд яж provide protected энэ болохоор шинэ script шинэ юуны ярих нь бас стандартынх нь одоо шинэ JavaScript-ийн хувьбарынх нь үгнүүд бас нэмэгдсэн байна. Ирээдүйд ашиглагдах юм уу? Заримдаа JavaScript-ийн маань болохоор зарим параметрууд маань болохоор бас өөр дөр юм хэдэн үгнүүдийг reserve гэж сэвэлждэг юу ч хийхгүй мөртлөө хамаагүй. Яагаад тэгэхээр дараагийн вершн дээр ирээдүйд энэ үгнүүдийг параметр маань өөр ашиглана гэдэг. Тэгэхгүй бол параметрууд энэ үгнүүдийг ашиглах юм бол дараа нь проблем үүснэ. Тийм учраас энэ үгнүүдийг ашиглахгүй бол одоо параметрууд бол энд дээрээс бусад бүх үгнүүдийг ашиглаж болно гэсэн хүссэн зүйлэнд бол бичиж болно гэсэн. Variable гэж би энд юу бичээд одоо энэ command энэ одоо reserved word дотор энд сарах юм бол var гэдэг бидний хамгийн ихний сурсан keyword var. Энэ маань яг юу хийгээд байна гэх юм бол би энд зурдаг төлөө гаргаж ирж байгаад төл
Oopsie doo энийг гэс clear хийгээд after available doesn't matter, don't care. Variable энийг цагаанаар ингэж var гэдэг keyword маань болохоор юу гэдэг юм бэ гэхээр одоо memory маань RAM маань одоо компьютер дээр маань одоо компьютер чинь 4 ГБ юм уу 8 ГБ ч юм хэдэн ГБ ч гэдэг одоо memory бол байгаа. Яагаад зөвлөх вэ? Тэр memory гэдэг маань үндсэндээ энд нэг одоо нэг bit одоо хамгийн багаар бол энд нэг 0 юм уу 1 байна гэсэн үг. Тэгээ memory address ингээд 4 5 6 7 8 ширхэг одоо 0101 гэсэн тоонууд нийлээд 1 байт болдог байгаа. Тэгээд memory гэдэг маань үндсэндээ бол одоо байт-байтаар нь гэж бодох юм бол одоо шуудангийн айрцаг шиг ч гэдэм үү ийм их үзүүл гэж ойлгож болно memory бол. Танананда ингээд memory address-од доод level-ийн параметрын дээр бол одоо memory address гэж байдаг. Энд бол 00 гэдэг одоо тэгээд 1 2 3 4 гэж явсаар хагаад memory маань явсаар хагаад одоо энд бол энд 4 тэрбум ч юм уу 4 ГБ мега гэх юм бол одоо хичнээн байт болтой. Тэгээд хамаагүй тэр 4 ГБ за энэ зөв 4 ГБ бичиж 4 GB. Энэ RAM дотор variable гэдэг нь одоо энд ямар нэгэн параметрын дата, энэ дата байслаа гэж үү өөр параметрын дата. Тэнгүүд энэ var гэдэг маань юу гэдэг вэ гэхээр memory дээр очиод myvar гэдэг нэртэй хаач хамаагүй нэг газар одоо тэгээд 1 2 3 гэд энэ датаг хадгалнаа гэсэн үг. Дараа нь би дахиад my variable гэд команд бичээд avdv гэд variable үүсгэсэн. Avdv тэнцүү 0 гэдэг ингэвэл энэ avdv гэдэг зүйлийг одоо бас memory-гийн хааны газар хоосон газар очиод энд 0 гэд одоо энэ дата маань одоо 0 гэдэг юм маань энэ бичигдэн гэсэн үг. 0 гэдэг маань үндсэндээ хоосон гэсэн үг. Тэгээд одоо тэгээд тэгэхээр data type одоо 0 гэдэг зүйл маань хоосон. Number гэдэг маань тоо хэлнэ. Өөр параметруудад бол integer одоо нас гэдэг ч юм уу. Нас гэдэг нь заавал бүхэл тав байна. Би одоо 3.5 настай мастай ч юм уу тэгж бол ярьдаггүй. Эсвэл юу гэдэг ямар нэгэн тоо тоолох ч юм уу тийм парам байгаа бол 1 2 3 4 ч юм уу ямар нэгэн тоолох хэвэл integer гэж үчдэг. Тэгээд өөр параметруудаар одоо float гэж үчээд одоо тодорхой тоомоог бол тэгж тавьдаг байгаа. JavaScript дээр бол тийм байхгүй. Ганцхан number гэдэг data type байгаа. Number нь бол бүхэл тоочж болно, тодорхой тоочж болно хамаагүй. Тэгээд 0 гэдэг data type 0 гэдэг маань хоосон гэсэн үг. Дараа нь variable зүгээр хоосон new var гэдэг одоо би энд variable үсгээд энд утгыг нөхөхгүйгээр одоо ингээд үлдээч. Утгыг нөхөхгүй үлдээчингүүд тэр маань undefined гэдэг одоо default-оор энэ variable маань өөрөө компьютер цаанаас ингээд биччихдэг гэсэн үг. Undefined яагаад гэх юм бол энэ new variable энэ дата бол утгыг нөгөөгүй. Undefined гэдэг нь тодорхойгүй гэсэн санаа ер нь бол одоо энд бол new variable гэж би шинээр variable үүсгэсэн. Гэхдээ энэний data type нь юу юм гэдэггүй нь number юм уу, string юм уу, null юм уу, утга юм байхгүй энд бол хов болсон байгаа. Тэгэнгүүт энэ маань одоо компьютер маань автоматар энийг undefined variable үүсгэждэг байгаа. Одоо би энийг компьютер дээр ажиллаад консоль дээр харангууд undefined. Дараагийн data type number гэдэг бол одоо бүгд тодорхой хамаагүй байж болно гэсэн. String гэдэг нь болохоор text. Эний ард одоо single quotation, double quotation mark хоёр бол ялгаагүй JavaScript дээр. Өөрөөр хэлнүүдээр бол бас ялгаатай байдаг. Энэний оронд single quotation, double quotation хэлсэн бол double quotation-ээр төгсөн. Энэ хоёрын оронд байгаа бүх зүйл одоо string text гэсэн үг. String text гэдэг нь бол яг memory дотор одоо яг ямар шоухан юм байт юм бэ гэхээр дахиад memory-го зураад жижигхэн memory төрч. Тэгээ одоо энэ variable гэдэг командаа одоо keyword-а бичээд энэ маань
шинэ variable үүсэж байгаа. My variable гэдэг нэртэй. Memory address нь бол хэд байх нь хамаагүй. Бид нэр бол зүгээр memory address одоо тийм тооц ижлэгийн оронд шууд my var гэдэг дараа нь нэгээ бичиж шууд энэ memory энд ашиглана гэсэн үг. Тэгээд G4 гэж бичмээр энэ маань string. Тэнгүүд энэ маань одоо 5 байт хэмжээтэй. Одоо эхний байтанд нь ингээд G E F O одоо ингээд 5 байт хэмжээтэй хоосон сул одоо багтгаар газар энэ new variable гэж үүсгээд энэ датаг маань одоо хадгалцдаг гэсэн үг. Дараа нь бид нэр энэ датагаа буцаагаад уншихдаа одоо энэ variable-ийнхаа нэрийг бичиж new variable G4 энэ маань одоо ингээд text одоо бид нэр number гэдгийг үзсэн undefined null boolean гэдгийг бол үзээг байгаа. Object гэдгийг үзээг байгаа. Browser дээр JavaScript маань өөрөө global object гэж үүдэг хамгийн том object нь бол window гэхдээ энэ талаар бол дараа нь дэлгэрэнгүй одоо тусдаа видеогоор ярих болно. Арай гүнзгий шатна гэсэн үг. Одоохондоо бол зүгээр товчхон global гэдэг хамгийн том object нь бол одоо window гэдэг object байгаа. Window гэдэг нь болохоор энэ браузерын энэ цонхыг хэлээд байгаа. Одоо би энэ цонхыг багасгаад одоо энэ браузер дээр би нэг tab нээсэн байна. Энэ tab маань эсвэл одоо энэ atom ч гэдэм үү энэ сайт энэ маань бол бүгд одоо window дахиад нэг цонх. Одоо энэ миний браузер дээр авах юм бол 1 tab, 2 tab, 3 tab, 4 tab, 5 tab, 6 tab, 7 tab, 8 tab байна. Дахиад энэ tab нээсэн. Window гэдэг object нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ цонхын доторх байгаа зүйлээ хэлээд байгаа. Энэ window гэдэг object бол бусад өөр tab-нуудын object руу бол орж чадахгүй. Бүгдээр бүх tab дотор тусад нь window гэдэг бол object байгаа. Хамгийн том object нь гэсэн үг. Хамгийн window object одоо би inspector-ээр орж ирээд Console window энэ маань object одоо энэ дотроо бол амар урт дататай ийм урт олон юмтай дэлгэцээ томруулж болох уу? Баярлалаа Жако. Өмнөд нь харагдахгүй энд энэ скрипт харагдаж байгаа юм кодны. Энд доорх юу харагдахгүй нь консоль дээр бичсэн юм. Далир хэрэг. Энэ консоль дээр бичсэн үгнүүд харагдахгүй нэг нөөсөд энд бичсэн кодод харагдахгүй байна уу? Энэ кодод харагдаж байгаа гэж бодож байна. Би нэг бол хангалттай томолцсон. Одоо энэ дээр би зэний томруулаад авах юм. Консолд томруулаад энэ object clear. Энэ бол одоо хамгийн том object одоо харагдаж байгаа сте. Window. Тэгээ энэ дотор 80 урт юм байгаа. Гэхдээ энэ дотроос одоо Window дотор байгаа object-уудаас бид нэр select document гэдэг object байгаа. Одоо энэ харах юм бол Window гэдэг нь би энэ цонх гэж хэлсэн. Одоо энэ tab одоо энэ Chrome дээр нэгдсэн байгаа. Энэ бол нэг window, 2 window, 3 window, энэ өөр window. Энэ цонхнуудыг энэ цонхыг одоо хэлдэг object-ыг бол window гэж нэрлэдэг байгаа. Энэ window дотор document гэдэг property байгаа. Одоо бас нэг object гэсэн үг. Document гэдэг нь юу гэдэг вэ гэхээр би түрүүн хэлсэн source code маань харангууд энэ интернет одоо браузер маань ажиллахдаа энэ линкээр ороод энэ файлыг татаж аваад энэ тэр файл нь зүгээр текст энэ текстийг уншаад одоо энэ браузер маань эдгээр зүйлийг зурдаг байгаа. Тэгээ одоо бидний бичсэн source code бол ердөө энэ. Тэгээд энэ дотроос энэ canvas элемент үүсгэсэн. Дотор нь бол хоёрхан одоо элемент байгаа гэсэн үг. Нэг canvas элемент, дотор нэг script tag дотор бидний JavaScript код. Тэгээд энэ одоо бүх зүйлийг агуулсан байгаа нэг object нь болохоор энэ window zig document гэдэг object. Window zig document. Тэгээд document гэдэг зүйлийг нэг харангуй дотор нь HTML, head body, тэгээд canvas, script одоо бидний бичсэн элементүүд энэ харагдаж байна. Document дотор. Тэнгүүн одоо бид нэр энэ canvas гэдэг энэ элементийг
одоо хамгийн ихний авах зүйл нь болохоор одоо гейм инженер бол бичих хамгийн ихний зүйл нь болохоор Canvas гэдэг нь ерөнхийдөө бол хоосон самбар гэж ойлгож болно. Одоо object тэр нь болохоор юу хийдэм бэ гэхээр зурх үйлдэлийг хийдэг. Одоо дэлгэцэндээ зурх үйлдэлийг хийдэг object-ийг Canvas гэдэг байгаа. Тэгээд одоо энэ би түрүүн global object гэж JavaScript одоо бүх энэ браузер дээр ажиллаж байгаа параметр браузер маань одоо табууд маань дотор нь window гэдэг object байгаа. Энэ бол хамгийн том одоо object window гэсэн object дотор одоо бүх юм хадгалагдана. Одоо JavaScript маань энэ бидний бичсэн параметр энэ window гэсэн object дотор амьдрна гэсэн үг. Тэнгүүд энэ document гэдэг object энэ дээр window document тэгээд цэг тавиад in this юу get element by id гэдэг энэ тэр дарангууд энэ native code function гэдэг get element by id энэ syntax нь одоо энэ дугуй хаалтан дотор энэ curly bracket тавьсан. Тэгээд дотор native code гэвчихсэн. Энэ маань болохоор function гэсэн санаа. JavaScript дээр function гэдэг бичдэг одоо syntax нь гэх юм бол function тэгээд function name тэгээд энэ дугуй хаалтныг curly bracket нэгэд энэ curly bracket энийг нь бол одоо block гэж нэрлэдэг. Энэ маань бол body function-ийн body энэ дотор маань одоо маш олон мөр кодууд байна гэсэн үг. Тэгээд энэ маань одоо function тэнгүү document гэдэг маань бол өөрөө цаанаас одоо browser маань нэртэй цаанаас get element by id гэдэг function таваад тэр function-а бид нэр дуудаж ажилладаг my function гэдэг одоо би энэ function бичсэн. Тэр function зэгтээс тийчсэн энийг зөв харилцаж хагаад my function энийг ажиллуулж үзүүлээ. My function гэдгийг бид нэр ажиллуулахдаа ингэж ажилладаг байгаа. Бид нар одоо энэ шинээр function үүсгэхдээ function гэж чихэд function-ын нэрийг бичнэ. Энэ дугуй хаалтан дотор argument гэдэг зүйлийг одоо яадаг. Гэхдээ тэр нь бол одоохондоо сайн биш. Яг л бид нэр ямар ч argument пасслаагүй. Тэгээд жишээлбэл би argument пасслах юм бол одоо бас байж болно энэ дээр би arg гэж зүгээр. Тэгээд arg гэдэг консоль дээр пасслав. Тэгээд энэ function-га дуудахтаа бид нэр пассна гэж яриад байгаа юм болохоор одоо яг энэ function руу бид нэр өөр function гэдэг маань за би нэг арай энгийнээр зурж байгаа тайлбарлах гэж байна. Ярихаар жоох үзэн. Юу вэ? Function гэдэг нь бол ерөнхийдөө блок код гэж ойлгож болно. Энэ дотор ингээд олон мөр кодууд байгаа. Ямар нэгэн тэгтээ энийгээ нэрийг өгчин. Ямар нэгэн үйлдэл хийдэг. Тэгээд энэ маань өөр function. Энэ дотор бас блок кодууд. Энэ дотор өөр function, энэ дотор блок кодууд. Гэхдээ энэ function дотор байгаа зүйлийг энэ function дотроос энэ function дотор байгаа зүйлийг бол харж чадахгүй. Энэ function гэдэг нь scope гэдэг хамар хүрээ гэдэг зүйл байдаг байгаа. Тэр маань болохоор энэ миний яриадсэн сая блок гэж яриад байгаа зүйл. Тэгээ энэ блок гэдэг нь юу гэдэг вэ гэхээр хамар хүрээ гэсэн зүйлийг энэ function-гийн body энэ function дээр бол одоо хичнээн ч мөр код гэж болно. Тэгээ hello world энгүүтээ дахиад console log тэгээд дараа нь бид нэр энэ function-га ажиллуулаад тарангууд undefined яагаад гэвэл бид нэр энд юу ч пасслаагүй. R гэдэг нь болохоор ер нь function маань одоо өөрөө яг variable үүсгэхтэй адилхан. R гэд би одоо энд 555 гэсэн утгыг пасслангууд одоо би энэ function-га дуудахтаа би энэ function-гийнхаа нэрийг бичиж байгаа. Бид нэр ийм нэртэй function name гэдэг нэртэй function үүсгэсэн. Энэ function гэдэг нь бол keyword. Дараа нь бид нэр үүсгэсэн function-га ажиллуулахдаа function name гэдгийг бичээд артталт нь дугуй хаалтан дотор ямар нэгэн зүйл пассалж байгаа. Энэ бол таслаар дамжуулаад олныг пассалж болно. Тэнгүү 555 гэдэг тэнгүүд энэ маань бол ийшээ орж ирээд ер нь бол энд ийм болж байна гэсэн үг. 555. Одоо энэ компьютер маань нүдэн тарагдахгүйгээр артталтаа бол ийм зүйлийг хийж байгаа гэж ялж байна. Тэгээ одоо парам ажиллаа үзэнгүүт 555 hello world тэрээ бид энд одоо өөр
Энэ pass гэсэн бол arg2 ч юм уу. Тийм бол энэ ZZ console log arg2 энэ яг түрүүнийхтэй адилхан. Энийг болохоор энэ утга маань R гэдэг маань энэ 555 энэ ZZ гэдэг маань R2 энэ маань хуулаад авцсан. Одоо энэ local variable гэдэг нь маань болохоор зөвхөн энэ function-гийн body дотор одоо энэ R2 гэдэг одоо энэ хоёр variable энэ маань үндсэндээ бол хоёр variable бид түрүүн хамгийн эхлээд variable яаж үүсэх вэ гэдээ үзүүлээд заасан. Энэ ямар дүүхтэй юм бэ? Энийг өдөрөө яшилж сараа байна. Var arg гэдэг зөвний 2 3 одоо энэ 555 гэдэг одоо ингээд бичсэнтэй бол яг энэ адилхан зүйл болж байна гэсэн үг. Энэ утга маань ер нь бол яг компьютер маань нүдэн дарагдах бол ардталтаа бол яг л ийм зүйлийг хийж байгаа. 555. Тэр маань 555 гэдэг нь хаанаас гарч ирээд байгаа юм бэ гэхээр бид нэр энэ пассалсан. Дараа нь бид нэр энэ функшнгаа дахиж дуудаж ажиллуулахдаа дахиад өөр юм утга пассаж болно. 6 гэх мэтчлэн. Тэр энэ функшнгаа бид нэр хичнээн олон удаа ингэ дуудаж ашиглаж болно. Одоо би энийг ажиллуулахад энэ функшнгийн хийдэг зүйл нь юу юм бэ гэнгүүт 2 аргумент авна. Тэгэд 2 зүгээр энийг одоо арай үнэмшилтэй парам болгох юм бол одоо нэмэх гэдэг функшн. Тэгэд тоо 2 тоо 1 2 тоо аавн энэ функшн маань болохоор энд болохоор ингээд ямар ч хамаагүй тоо биччихье. Тэгээд нэмэх функшнгаа ажиллуулад тэнгүүд тоо 1 дээр нэмэх нь тоо 2. Упс юу болсон бэ? Тоор 2 гэж чиж тоо 2. Тэнгүүд одоо 555 дээр 1231 нэмэнгүүд 1786 гарна гэж. Одоо энэ функшнгийн хийж байгаа зүйл маань бол тэр функшн гэдэг нь бид нэр одоо блок кодыг дахин ашиглах боломжтой тийм зүйлийг функшн гэж нэрлэдэг байгаа. Одоо бид энэ функшнгаа хичнээн олон удаа ашиглаж болно гэсэн үг. Энэний оронд бол өчнөө олон өөр зүйл кодод байж болно. За тэгвэл одоо var canvas тэнцүү одоо бид нэр түрүүн window document then element by id тэнцүү энэ одоо бид түрүүн энэ элемент үүсгэхдээ id canvas гэж бичээдсэн. Энэ id-га одоо бичнэ. Яг ч би энэ id-г бичээдсэн бэ гэхээр дараа нь window document get element by id гэдэнгүүт одоо энэ обжектыг надад энэ маань буцааж одоо энэ element get element by id гэдэг маань болохоор миний одоо бичсэн одоо HTML энэ код дотор сэн дотор өөр өчнөж HTML гэдэг нь болохоор одоо энд өөр юмнууд байж магадгүй. Жишээлбэл Google руу холбогдох линк ч юм уу. Google энэ яагаад ашиггүй. Би нэг амар томролцож ирсэн. Одоо энэ Google гэдэг линк гараад ирсэн. Энийг биелээд байгаа. Тэнгүүд эндээс одоо бид нэр энэ Canvas гэдэг элементийг сэлэглэж авах гэдэг. Яагаад гэхээр энэ Canvas гэдэг элемент маань яг зурдаг одоо браузер дээр яг зурдаг элемент нь гэж ойлгож болно. HTML5 дээр нэмэгдсэн. 2008 онд одоо браузер дээр нэмэгдсэн зүйлээ гэж ойлгож болно. Тэгээд дараа нь console log canvas энэ браузер дээр харангуй одоо бидний canvas гэх элемент одоо би маус авчихингууд тэр 300 пиксел урттай 150 пиксел өндөртэй тэр цэнхэр бокс одоо харагдаж байгаа. Энэ цэнхэр бокс маань одоо би маус авчихингууд энэ элементийг сэлэглэж аваад байна гэсэн үг. Одоо бид нэр энэ дээр параметр энэ цэнхэр боксын дотор одоо имаж зурх үйлдэлийг хийх хүсэж байгаа. Тэр маань одоо энэ элемент. Тэр энэ элементнээс var context гэж нэрлэдэг. Context canvas get context 2D.
тэгээд refresh дарангууд одоо canvas rendering context 2D гэдэг одоо энэ object надад буцаагаад өгж байгаа энэ маань болохоор энэ function маань энэ canvas гэдэг маань object энэ цэг тавиад байгаа нь болохоор энэ object-ны одоо элементүүдийг select гэхдээ бид нэр энэ цэг тавьж одоо select гэдэг байгаа. Одоо би үүний доор би одоо жишээлбэл энэ шинээр нэг object үүсгэж үзье. Var my new object гэдэг нь бол хоёр хаалт одоо юм curly bracket нэгэд дахир хаалт тэгээд дахир хаалт хаагаад энэ маань бол одоо JavaScript бол object. Тэгээд my object цэг одоо ингээд нэг хоёр property гэж my prop энэ object-ийг ингэж person гэдэг уулын сонгодог гэх юм бол жишээ бол тэр person гэдэг object. Тэгээд person хүнд юу аах вэ гэдэг нэр байна. Name тэнцүү g4 дараа нь person статик ч тийм ингээд одоо console log person тэнгууд object гэдэг нь ерөөсөө юм зүйл дотор хоёр propertyтэй дотор name гэдэг object байна property байна тэр нь утга нь болохоор энэ g4 гэдэг string дараа нь nas гэдэг property байна дотор нь утга нь болохоор 31 гэдэг энэ тэнгууд одоо энэ context гэдэг нь бол object canvas гэдэг нь object object-ийн property-ийн select гэхдээ бид нэр түрүүн за эндээс бид person гэж бод person цэг name тэнгууд g4 гэдэг орчиж байна person цэг nas ингэж одоо object-ны доторх одоо property гэж яриад байгаа нь болохоор доторх энэ object дотор байгаа одоо энэ утгуудыг биелээд байгаа юу гэж одоо property гэдэг юм монголоор одоо энэ дээр яг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй. Ер нь бол дандаа property гэж ярьдаг зүйл. Одоо энэ parameter-ст бол тэгээд object-ийг ингэж үүсгэж болно. Одоо энэ person гэдэг object-ын дотор ийм хоёр энэ person гэдэг нь өөрөө variable тэгээ энэ маань дотроо бас хоёр variable-ийг хадгалж яана л гэсэн санаа ерөнхийдөө бол. Тэнгүүд энэ бид нэр энэ canvas гэдэг object-ийг энэ элементний object-ийг бид нэр ихлээр select-ч авсан. Дараа нь canvas гэдэг object-наас бидэнд get context гэдэг function хоёр 2D гэдэг элемент одоо string-ийг бид нар пассан байгаа. Тэнгүүд энэ маань бол буцаагаад надад ийм 2D rendering context гэдэг object өгсөн. Энэ болохоор canvas rendering context 2D дотроо ийм олон одоо propertyтэй дотор нэгдээд энэ функшнгууд одоо браузер маань цаанаасаа бидэнд бичээд өгсөн байна гэсэн үг. Яагаад бид нэр get context 2D гэж авч яах вэ? Ер нь бол одоо яг компьютер дээр энэ зурх үйлдэлийг хийнэ гэдэг бол айгүй хүнд одоо программын юу гэж ойлгож байна. Програм бид нэр бол график карт руугаа холбогдно object гэсэн нь амар төвөгтэй зүйл. Тэр бүх төвөгтэй зүйлийг л одоо энгийн болгоод өгсөн хувилбар нь гэж ойлгож байна. Canvas гэдэг нь get context тэгээд одоо тэр ард талд байгаа бүх одоо бидний хийхийг хүсэж байгаа тэр хүнд зүйлийг браузер маань бидний өмнөөс хийчихэж байна гэсэн үг. Тэгээд context гэдээ авсан. Одоо бид нэр context гэдэг доторхын юу вэ харангууд энэ function дотроо одоо properties нарж чинь fill style, filter, font, global alpha яра гэдэг. Энэ дотроос бидний хамгийн ихтэй ашиглаж үзэх нь fill гэдэг function ба console log context fill rect тэгээд тэнд дээр fill гэдэг нь native code аа. Native code гэдэг нь болохоор браузер маань одоо цаанаасаа надад өгсөн кодыг одоо функшнгуудыг native code гэж хэлээд байгаа. Түүнээс одоо би энд өөрөө нэг функшн бичээд function my function bot-in console log hello
Hello. Одоо би энд my function-ыг харах юм бол энэ бол миний function одоо яг энэ бүтнээрээ харагдчихэв. Дотор код мод юутай байгаа. Энэ одоо бүгдээрээ харагдчихэв. Тэнгүүд бид нэр одоо энэ field directed function-гийн доторхыг харъя ингэж харж чадахгүй. Энэ native code гэж native code гэдэг нь юу гэдэг вэ гэхээр машины код гэж ерөнхийдөө бол гэж ойлгож байна. Энэ browser нь цаана энэ параметрыг хурдан ажиллуулах гээд цаана бол машины хэлээр бүр 0101-ээр хамгийн урд ажиллахаар одоо энэ зүйлийг бичигдсэн байгаа гэж ойлгож байна. Тэдгээрийг бол эдгээр энэ браузер маань native code гэж нэрлэдэг байгаа. Native гэдэг нь бол ерөнхийдөө бол доор машины хэл гэж одоо ойлгож байна. Тэнгүүд context field rect гэдэг энэ дотроо field rect гэдэг нь бол дөрвөн одоо аргумент авна. X, Y тэгээд width height гэдэг одоо энэ дөрвөн зүйлийг авдаг pass хийж одоо энэ function маань ажиллана. X, Y гэдэг нь болохоор coordinate system. Coordinate system гэж би юу гэлээд байна гэхээр одоо бид нэр түрүүн би энэ за зэн дээр би түрүүн юу хараад Canos console дээр console log Canos printed. Энэ Canos элементийг одоо тэр 300 пиксел 150 пиксел одоо 300 пиксел урттай 150 пиксел өндөртэй одоо тэнд нэг юм элемент байгаа. Тэр маань бол тэр Canos элемент. Coordinate system гэж би яг юу гэлээд байна гэхээр тэр маань одоо энэ саяны Canos элемент гэдэг маань энэ шиг 300 пиксел. Пиксел нэг цэг одоо цэг болгоноор гэж ойлгож байна. Энэ маань доошоо бол 150 пиксел. Тэнгүүд одоо энэ coordinate system гэдэг маань энэ шиг баруун тишээ явсан нь бол энэ нь бол x координат, доошоогоо бол энэ y координат. Тэгээд энэ x энэ зүүндэд болон бол x y нь бол одоо 00 гэж байгаа энэ зүүндэд болон бол энэ баруун доотлих нь бол одоо x нь 300 тэгээд y нь 150. Тэнгүүд одоо бид нэр энэ шиг 50 пиксел яваад доошоогоо 50 пиксел яваад эндээс 100 пиксел яваад доошоо 50 пиксел явдаг. Ийм бокс одоо энд зурья гэж үсэх юм бол одоо энэ хэмжээнүүдээ бид нэр одоо энд 50 пиксел x нь 50 энд 50 тэнгүүд одоо энэ маань одоо ингээд 1 2 3 4 ингээд явсаар хагаад энэ 300 хүртэл явж байгаа. Тэнгүүд энд одоо 50 гэж яасан бол одоо энэ дээр бид нэр x дээр нь 50 гэж бичвэл x дээр нь 50. Энэ ч гэсэн одоо энийг юу бүтэн болгож харъя да. Тэгвэл арай ойлгомжтой юм шиг. Тэгвэл харахгүйгээр яриад татчихсан. X одоо энэ маань одоо яг энэ function-ийн авдаг зүйл нь бол ийм дөрвөн зүйлийг авна гэсэн. Энэ дээр 50 гээд 50 100 20 хичээ. Энэ бол бидний одоо Canos элемент браузер дээр байгаа. 300 150. Тэнгүүд ихтэй бид энэ x одоо энэ маань синтакс нь бол x y тэгээд урт өргөн гэдэг хойдлын энэ 100 одоо энэ бол x энэ бол y координат энэ болохоор урт нь одоо field direct гэдэг нь маань дөрвөлжин одоо тэгшүүнцэгт зурх одоо будах field гэдэг нь бол будах гэсэн үг, rect гэдэг нь болохоор rect ингээд тэгшүүнцэгт гэсэн үгний одоо товчлол. Тэгээ хоёр үгийг ингээд нийлдээ бичсэн хоёр үгийнх нь эхний үсгийг нь бол томоор бичсэн байгаа. Field rect гэдэг. Энэ маань одоо урт нь бол 100 пиксел урт. Тэгээд энэ нь болохоор өргөн нь болохоор 20 пиксел өргөн. Тэнгүүд энэ function маань юу гэхээр одоо энд бол одоо Canos элементний 00 coordinate system бол энд 00 энд бол x нь 300 одоо энэ буланд тэгээд 150 гээд энэ одоо coordinate system тэнгүүд 00 гэдээс одоо энэ x нь ихлээр 50 гэсэн чинь энийг өнгийн сольж яваад x нь ингэж яваад энд 50 гингүүд одоо энэ x маань ингэж явж байгаа доош энд одоо жишээ энд зураасыг 50 гэж бодох юм бол энд ирсэн гэсэн үг. Дараа нь y нь 50 гэж байна. Тэнгүүд
энэгээр доош явна. Тэгээд энд 50 гэж бодвол y-ыг нь өөр өнгөөр зурна. Энэ ягаан нь y. Тэнгүүд энд 50 байгаа гэж бодох юм бол 50. Тэнгүүд ингэж яваад дэшегээ энэ x нь болохоор 50 гэсэн. Одоо би энэ координат заасан. Тэгээд энэ цэг дээрээс эхлээд одоо бидний тэгш одоо дөрвөлжин зурна гэсэн. Тэнгүүд урт нь 100 тэнгүүд одоо энэ шиг ингэж явж байгаа 100 пиксел яваад өргөн нь 20 доошоо 20 пиксел. Тэгээд энийг одоо будах бүх пикселийг энэ хар өнгөөр болгоно гэсэн. Энэ бүх энэ хоёрын хооронд байсан одоо бүх пикселүүдийг хар өнгөөр энэ функшн нь одоо яг тийм л имиж байгаа. Энд бол одоо 3хан мөр код бидний энэ canvas элементээс сэлэгдсэн. Дараа нь canvas элементнээс 2D контекст бид нэр энд 2D юм зурх гэж байна. 2D контекст гэдэг нь ерөнхийдөө бол энэ ардталтай байгаа одоо энэ компьютер Google Chrome нь дотроо бол нууцсан байгаа. Гэхдээ тэр маань Windows одоо үүдлийн системтэй холбогдоод тэгээ Windows дээр одоо энэ юм зурх график карт нартай холбогддог ч юм одоо тэр үйлдэлийг хийнэ гэсэн. Гэхдээ бид нар энд 3D одоо босож болно гэх юм бол WebGL гэдэг юм уу бид нар энд өөр юм авах юм бол 3D юм зурхыг хүсэх юм бол бид нар өөр контекст авна гэсэн үг. Бид нар одоохондоо 2D юм зурх гэж байгаа учраас 2D. Тэгээ хамгийн ихний одоо бидний зурсан зүйл бол энэ 100 пиксел гэдэг энэ харагдаж байна. Одоо бид нар canvas элементээ бас харчих console log canvas гэнэлч. Одоо энэ canvas-гийн харангууд тэр цэнхрээр одоо canvas элемент нь харагдаж байна. 300 пиксел урттай 150 пиксел өндөртэй тийм box. Тэнгүүд тэрний бид нэр одоо энэ 300 гэдгээс нь зүүн дэд болно бол 00. Тэндээс эхэлж зүүн дээрээс 50 пиксел яваад тэгээ доошоо 50 пиксел яваад тэнгүүдээ 100 пиксел урттай доошоо 20 пиксел урттай өндөртэй ийм тэр нь болохоор энэ урт өргөнөө нь бол энэ box дөрвөлжин зурж байгаа. Redirect. Одоо бид нэр энэ саяны боксоо дахиад дэше 50 пиксел явуулахыг хүсэх юм бол одоо энэ x гэсэн утгыг нь 50-ыг нэмчин гэсэн үг. Тэгээд refresh хийнгүүт энэ маань одоо би маус энэ яг энэ үнцгтээр нь тааруулсан байж хаад F5 дараа refresh хийнгүүт сая бокс маань хажуу дэше 50 пиксел. Хэрвээ дахиад доошлуулахыг хүсэх юм бол энийг одоо 100 пиксел. Тэнгүүд одоо энэ маань доош дахиад одоо энэ 50-аас эхэлж байгаа юм бол дахиад доошоо 50 пиксел яваад энэ доороос зурагдаж байна гэсэн. Тэгээд энэ л одоо бид нэр өнөөдрийн эхний хичээл маань ерөнхийдөө баг энэ дээрээ болно. Гэхдээ бид нэр дараагийн хичээл дээр одоо энийг үргэлжлүүлээд зурна. Canvas element одоо энэ кодуудаа үргэлжлүүлээд зурна. Тэгээд JavaScript бол цаашаа үргэлжлүүлээд зурна. Өнөөдрийн хичээлээс бид нэр юг сурсан бэ гэхээр бид нэр энэ data types гэдэг зүйлийг сурсан. JavaScript дээр бол энэ 6 primitive type тэгээд нэг object гэсэн data type байгаа. Энэ 6 data type-аас бус одоо бүх зүйл бол ерөөсөө object гэсэн үг. Тэгээд гэтээ бид нэр энэ дээр дахиад ганц хоёр хон зүйлийг нэмээ биччихье. Style энэ дээр бид нэр canvas элементийн дээр бичнэ. Style гэдэг таг нэгэд style гэдэг нь яг 360 дотор style гэдэг үгээ бичээд энэ маань тагаа нээж байгаа. Тэгээд энэ дотор юм авчаад хаахтай доор нь урд нашаа зураас энэ маань HTML. Энэ бол ихтэй JavaScript бол биш. Гэхдээ энийг зүгээр ойлгохгүйсэн ч хамаагүй зүгээр дагаад биччих. Тэгээд дараагийн хичээл дээр бид нэр энэ маань хэрэг болно. Энд дээр би юу хийх гэж байна гэхээр board энэний одоо энэ style гэдэг нь ер нь дизайны хэл гэж CSS гэдэг хэл энэ бол дизайны хэл. Тэгээ 2 пиксел solid black. Одоо энэ маань юу хийх вэ гэхээр одоо бидний энэ canvas элемент маань бол дөрвөлжин border хүрээтэй болчихж байгаа. Үүнийг ялж байна. 2 пиксел хүрээнийх нь зузаан бол 2 пиксел. Тэгээд width 800 пиксел, height 600 пиксел. Одоо бидний canvas элемент маань
нэлээд том болцсон. Одоо бидний тоглоом маань бол энэ дотор бол зурагдана гэсэн үг хийх тоглоом маань. Тэгэхээр бид нэр тоглоом бол нэлээд том дэлгэцэн дээр тоглохыг хүсэж байгаа учраас Genesis элементээр бол томруулахыг хүснэ. Тэгээ би 800 600 4 яарцаатай. Margin auto зэр auto. Энэ одоо яг энд миний энэ бичиж байгаа энэ зүйлийг бол ойлгохгүй байхад бол хамаагүй. Эдгээр зүйл бол яг JavaScript бол биш. Яг энэ бичигдэж байгаа зүйл бол яг JavaScript. Sorry. Гэхдээ эдгээр зүйл маань бид нэр дараа нь тоглоом хийх маань энэ маань хэрэг болох учраас би нэг зүгээр дараагийн хичээлдээ зориулаад бичиж чинь. Илгэцийнхаа голлуулаад. Одоо бид нэр энд хангалттай том зайтай болсон. Гэхдээ энэ маань нэг юм худлаа харагдаж байгаа. Одоо энд харангууд би энэ браузер дээр энийг одоо style гэж бичээд дизайны энэ маань одоо браузер дээр үндсэд бол 3 хэл гэдэг. Энэ маань CSS гэдэг маань дизайны хэл. Тэгээд энэ HTML гэдэг нь markup language. Markup language гэдэг нь юу гэдэг вэ гэхээр энэ style гэдэг энэ definition энэ дотор бичсэн зүйлс бол бүгд CSS код шүү гэж байгаа энэ зүйл нь. Тэгээд CSS кодууд нь энд дуустаа. Дараа нь Genesis element маань энэ дотор бол юм бичих шаардлагагүй. Genesis element маань зүгээр хоосон. Энэ маань юм зурдаг зүгээр box. Тэгээд дараа нь script tag нэгэд script tag-ын дотор бол энэ JavaScript кодууд маань байгаа. Тэгээд энэ JavaScript код маань энд дууслаа гэдэг. Тэнгүүд энэ HTML гэдэг маань ерөнхийдөө энэ хэсэг бол CSS, энэ бол дизайны кодууд. Энэ бол одоо Genesis бидний зураг цонх. Энэ бол JavaScript. Ингэж одоо ялгаж энийг л markup language гэж нэрлэдэг. HTML гэдэг маань өөрөө яг бүтэн үг нь бол H гэдэг нь бол hyper, T гэдэг нь text, D гэдэг нь бол markup, L гэдэг нь language гэсэн үг. Энэ юу гэж юм бэ? Энэ бол ерөөсөө тоо нэмж хасахгүй. Энэ бол ямар ч дизайн юм хийхгүй. Энэ бол ерөөс ямар ч үйл хийхгүй. Энэ бол зөвхөн ялгах зорилттой л хэлж болж байна. Текстийг одоо энэ гурвалжаа алттай нэгэд style гэж бичсэн. Тэнгүүд одоо браузер руу уншаад окей энэ дотор бичигдсэн зүйл бол одоо style дизайны CSS параметр CSS хэл байх нэ гэж одоо браузер руу ойлгоно гэсэн үг. CSS гэдэг нь болохоор энэ браузерын өнгө product дизайныг янзлдаг хэл. Дараа нь Genesis гэдэг tag энэ бол ямар нэгэн юм зурх гэж байгаа юм байна гэж браузер маань ойлгож чинь. Дараа нь гурав дахь зүйлийг бид марклж чинь. Энэ бол бүгдээ бол нэгэн файл дотор байгаа нэг текст. Тэнгүүд нэг текстээ бид нэр ялгаж марклж яана л гэсэн үг одоо HTML маань. Тэнгүүд энэ маань бол JavaScript. Тэгээд одоо бид нэр энэ CSS-ээр энэ Genesis элементээ бид нэр уртыг нь 800, өндөрийг 800 600 гээд бокс нээсэн. Гэсэн чи тэгэд 100 пиксел яваад 100 пиксел доош яваад 120 гэдэг юу зураарай гэсэн чи энэ маань худлаа болсон анзаарж байгаа бол энд нэг юм одоо алдаатай болж харагдаж байгаа. Elements by ID гэж чиж. Elements гэдэг маань өөр функшн. Гэт element by ID чи S үсэг тавьчих. Тэгэд одоо би энд нэг юмыг хараа. Одоо энд би нэг юм ийшээ анхаарал одоо төв зүр хандуулаараа энд чухал юм ярих гэж шээ. Энд одоо нэг юм буруу болсныг анзаараарай. Энэ браузер маань одоо нэг юм буруу болсон харагдаад байгаа. Ийш одоо анхаарлаа сайн хандуулаарай. Энэ функшн ажиллуулад бид нэр энэ хар боксыг зурсан. Энд нэг юм буруу болцсон байгаа. Та нар анзаарж байгаа бол бид нэр юу гэж одоо бидний төсөөлж байгаагаар бол ийм болох хэвээр. Бидний Genesis element энэ байна. Тэнгүүд ийшээгээ 100 пиксел яваад одоо энэ нь x координат, энэ y координат. Y координат болохоор доошо бас 100 пиксел яваад тэнгүүд энэ урт өргөн маань ерөнхийдөө яг тэнцүү байх хэвээр. Тэнгүүд бид нэр браузер дээр харангууд энд нэг юм худлаа бас харагдаж байгаа. Анзаарсан бол
одоо ийшээгээ энд бол энэ зүүн дэд булан гэдэг нь бол 0 0 гэдэг координат. Энд бол одоо бидний түрүүний нэг HTML CSS дээр бичсэн. Энд 800 600 гэсэн. Тэнгүүд энэ маань бол одоо энэ доод булангийн энэ цэг бол 800 x нь 800 гэхээр одоо ийшээгээ бүхэлдээ энэ хүртэл явна гэсэн үг энэ тултлаа. Тэгээд доошоогоо тултлаа явахаар 600. Тэгээд энэ булан маань одоо байгаа. Тэнгүүд ийшээ 100 пиксел яваад хажууд тийшээ энэ хавцаа 100 байлаа гэж төсөөлөх юм бол ийшээ яваад доошоо 100 яваад уул нь бокс маань бол энд зурагдах ёстой. Тэгтэл энэ маань хэмжээг харах юм бол яагаад ч одоо энэ 100 пиксел явсан харагдахгүй байгаа нэг харах юм бол энэ маань бол дээшээгээ ийм урт явцсан. Энэ y координат нь. Y координатыг бид нэр энд парам дээр бичгтээ 100 гэдэг өгсөн байгаа. Эндний ихтэй ингэж тоонууд бичих нь айгүй муу практик. Түүнээс сайн практик гэх юм бол ер нь бол эднийг параметр ийм тоонуудыг ер нь бол magic number гэж нэрлэдэг. Magic number бол маш муу практик. Ер нь бол magic number-ыг бол дэмий гэж ойлгож болно. Тэгэхээр бид нэр тусдаа variable үүсгэж y 100 урт гэж монголоор уул нь width гэж хичвэл англиар нь бол тэр энд би width гэдэг дизайны хэлбэр нэрээр бичсэн байгаа. 100 тэгээд var height 20. Одоо бид нэр энэ variable-уудаа шууд паслж болно. Y width height. Тэнгүүд энд одоо бид нэр энд юугаа харахтаа энэ x y маань бол 100 гэсэн. Тэнгүүд бид нэр зурсан юм очоо харангууд энэ бол яагаад ч 100 гэж харагдахгүй байгаа. Энд нэг алдаа харагдаж байгаа. Энэ маань юунаас болсон бэ гэхээр одоо энэ кодн дээр харж байгаа. Canvas элемент маань бол анх дефолтоор үүсгэхдээ санаж ирсэн бол цаанаас парамен бол одоо биднэрт Canvas элементийг браузер маань биднэрт Canvas элемент шинээр үүсгэж өгч байгаа. Яа дэлгэр хийж аваад цагаан. Бид энд Canvas гэдэг элемент үүсгэсэн. Энэ Canvas гэдэг маань дефолтоор бол 300 150 гэсэн юутай байсан хэмжээтэй. Тэнгүүд бид нэр энийг дизайны хэл ашиглаад энэ 300-ыг нь сунгаад 800 болгоцсон. Энэ 150-ыг нь доошо сунгаад 600 болгоцсон. Тэгвэл дэлгэцэн дээр бол одоо бид нэр энд одоо яг дизайны хэлмэн бол энийг 800 600 пиксел болгоод ингээд зурцсан. Гэхдээ энэ canvas элемент гэж байгаа. Энд би өнгөс сольж аваад canvas гэдэг обжект байгаа. Энэ canvas context canvas ш. Тийм canvas адилхан дөө context. Энэ обжект маань бол цаанаа бол одоо браузерийнхаа ард бол эн чинь Windows үйлдвэрлэлийн систем холбогдож одоо Windows дээр юм зурж байгаа. Windows context гэдэг одоо нэг обжект байгаа. Тэр обжект нь бодохдоо энийг 800 600 болцсон мэдхгүй энийг бол одоо 300 150 гэсэн хിവэрэ бодсон хിവэрэл байгаа гэсэн үг. Тэнгүүд энэ маань бол браузер маань одоо энэ canvas context element маань энэ canvas box-ыг 300 пиксел урттай доош 150 пиксел өндөртэй ингэж бодож байгаа учраас энэ маань ийм худлаа болж харагдаад байгаа. Үүнийг яаж засах вэ гэхээр бид энэ дээр canvas width 800 canvas height 600. Одоо энийг бидний CSS-ийн хэлтэй энтэй ижлэхэн хэмжээтэйгээр одоо бидний тоогоо өгж яана гэсэн. Тэгэх юм бол одоо саяны юм маань яг зөв зурагдана гэсэн. 100 пиксел одоо энэ маань x нь хажууд тишээ 100 пиксел яваад доош 100 пиксел яваад эндээс эхлээд 100 пиксел доош 120 пиксел энэ дөрвөлжин боксыг хар өнгөөр будаарай гэдэг функшн. Энэ fill rect гэдэг функшн маань бол одоо тийм зүйлийг хийж байгаа. Гэхдээ canvas element маань одоо хэмжээг түрүүн нөгөө нэг canvas element маань анх үүсгэхдээ 300 150 гэдэг хэмжээ дефолтоор бол ийм хэмжээтэй байсан. Одоо тэрүүгээр бодсон хэвээрэл байгаа. Тэнгүүд бид нэр энэ CSS дээр 800 600 болгоод томруулсан. Тэгээ бас энэ canvas element-ийнхаа юг ижлэхэн одоо дэлгэцэн дээр яг рендерлэгдсэн харагдаж байгаа хэмжээтэй ижлэхэн болгоод тохируулчихж байна гэсэн үг. Тэнгүүд одоо
энэ зурах гэдэг функшн маань зүгээр одоо тооцоол бүх одоо тооцоол нь зүгээр явагдана гэсэн үг. Одоо энийг refresh хийгээ харангууд энэ маань бол одоо энд бол 0 байгаа x ийшээгээ 100 пиксел яваад энд болохоор y нь бас 0. Энийг байрны сэлж биччихлээ. Энд y нь ягаан өнгөтэй, x нь цэнхэр өнгөтэй. Тэнгүүд одоо энэ 0-оос ийшээ 100 пиксел яваад тэгснээ y нь доошоогоо бас 100 пиксел яваад одоо тэгээд энэ маань одоо яг 100 пиксел. Тэнгүүд эндээс боксо зургатаа 100 пиксел доош 20 пиксел. Одоо 800 600 гэд бид нэр айгүй том дэлгэцтэй болцсон учраас 100 пиксел гэдэг маань 100 пиксел урт доош 20 пиксел урттай дөрвжин бокс маань айгүй жижиг харагдаж байна. Одоо энийг хэрвээ томруулахыг хүсэх юм бол одоо энэ урт өргөн гэдэг энэ хоёр утгыг солиход бол болно гэсэн үг. 200 одоо 200 пиксел урттай доош 200 пиксел өндөртэй одоо бас энэ дүүлжин filrect. Одоо бид нар энэ боксоо хөдөлгөхийг хүсэх юм бол энэ x y гэдэг энэ хоёр координат системээр хөдлөн өгсөн. Одоо би энэ x хажуу тишээ 200 пиксел дахиад 100 пиксел нэмжлээ. Тэгмээ дахиад ийшээгээ явна. Дахиад доошоо 100 пиксел гэнгүүт одоо тэгээд энийг бид нар програмаар юунуудаа хөдлөн одоо тоглоом хийхэд Mara ч юм уу ямар нэгэн характер гүйж явахад тэр мэнд үндсэндээ бол box тэгээд энэ box-ыг координатаар хамтд одоо дайсан бүх юм маань ингээд координатаар энэ утгуудыг л одоо програмаар солиод бичээд байна л гэсэн үг. За тэгээд энэгээр би одоо өнөөдөр эхнийхээ хичээлийг дуусгая. Дараагийн видеоор бид нэр яг эндээс үргэлжлүүлээд кодоо бичих болно. Дараагийн бидний контекст өнөөдөр бид нэр variable үүсгэж сурсан. Variable гэдэг нь memory дотор ямар нэгэн дата хадгална. Тэгээд variable-ийн бас JavaScript-ийн хэдэн төрлүүд string гэдэг нь бол text, number гэдэг бол тоо, будирхай тоо, бүхэл тоо хамаагүй. JavaScript параметр нь бол ганцхан тоо л гэсэн зүйл байдаг. Зарим параметр нь бол одоо бүхэл тоо, будирхай тоо гэдэг тусдаа хоёр дата тоо байдаг. Ер нь бол яг компьютер дотор бол будирхай тоог хадгалах гэдэг бол амар хүнд проблем. Будирхай тоо энэ бол бас нарийн проблем. Гэхдээ та дараа нь гүнзгий сурах үедээ бол ойлгоно. Одоохондоо хамаагүй. Тэгэд undefined гэдэг нь бол ямар ч утгагүй гэсэн үг. Нүүл гэдэг нь бол утгатай. Энэ бол хоосон гэсэн үг. Энэ бол undefined гэдэг нь хоосон ч юм уу, утгатай ч юм уу, юутай ч юу ч мэдэхгүй, огт мэдэхгүй л гэсэн үг юм. Нүүл гэдэг нь бол энэ бол утга. Энэ маань юу гэсэн утга вэ гэхээр энэ бол хоосон гэсэн утга. Тэгээд boolean гэдэг бид нар үзег байгаа. Boolean гэдэг зүйлийг бол дараагийн хичээлээр үзнэ. Тэгээд өнөөдөр бид нэр reserved words гэдэг зүйлүүдийг үзсэн. Тэндээс бид нэр keyword гэх юм бол variable гэдэг keyword сурсан, null гэдэг keyword сурсан, undefined гэдэг маань keyword бас. Тэгээд object гэдэг зүйлийг бас халт үзсэн.